Мөргөлчлөөр ирээд бахаавлагын зочин болж дуудулж байгаа санаанд багтамгүй гайхалтай санагдж байна. Мөргөлжөөр ирснээр миний хүсэл мөрөөдөл зүрх сэтгэлийн маань хүсэл тэмүүлэл бүрэн биелсэн юм. Би маш их аз жаргалтай байна. Хэдий биемэн газар дээр байгаа ч би яг одоо тэнгэр огтгод хүн дүүлж байгаа юм санагдаж байна. Үнэхээр гайхамшигтай. Би бахаалаад 15 жил болж байна. Намайг анх бахаа болоход олон хүмүүс надаас мөргөлчлөөр явахаар нэрээ бичүүлснийг асуудаг байлаа. Тэр бүртэн би үгүй цаг нь болохоор явандаа гэж хариулдаг байсан. Харин одоо харахад эрт ирэх минь явдаа. Анх бахаа болмогцол мөргөлчлөөр явах хүсэлтэд өгсөн чөлөөсэй гэж боддог. Надад одоо төрж буй хүсэл мөрөөдөл минь гэвэл үлдсэн амьдралдаа хизээ нэгэн өдөр дахин ирж бахаалаа ба болон Авдал Бахаагийн бунханд орж мөргөл унших юм. Бахаа мөргөлчлөл хүний амьдралд урд өмнө түүний үзэж өнгөрүүлсэн, хийж бүтээсэн ямар ч зүйлсээс илүү гүн гүнзгий ул мөрийг үлдээдэг. Мөргөлчлөл гэдэг нь дэлхийн өнцөг болон бүрээс ариун газарт ирсэн бахаачууд бахаулаа ба болон Авдал Бахаагийн бунханд орж тэдэнд хүндэтгэл үзүүлэн 9 өдрийн турш ариун бунхан болон бусад ариун газруудад айлчлал мөргөлөл бясалгал үлдэн өнгөрөөхийг хэлдэг юм. Энэхүү оюун санааны буян хишгээс ийхүү ирч хүртэх нь онцгой хувь завшаан юм а. Анх бахаа олмогцоо хийхийг хүссэн эхний зүйл бол мөргөлчлөөр ирэх байсан. Яагад гэвэл энэ миний бахаан шүлэгт улам гүн гүнзгий болох үйл явц. Бас миний өсөлтийн үйл явцын хамгийн чухал хэсэг байсан. Би амьдралынхаа туршид бахаа байсан ба энд ирснээр бүхийд бит нотлохыг харж дурсан санах нь улам их ирч хүч хайрлан шүтлгийн оюуны өвтэй илүү холбож буйг мэдэрч энэ нь миний оюун санааны их булаг болохыг ойлгосон юм. Мөргөлжөөр ирэх нь надад оюун санааныхаа гэрт эргэж ирсэн юм шиг онцгой мэдрэмжийг өгсөн л дөө. Миний чин сэтгэлийн гүн хүндэтгэл мөн хайрын тийм онцгой мэдрэмжийг надад төрүүлдэг юм. Анх мөргөлт хийхээр гэрээс гарахад би маш их эргэлзэж байсан. Учир нь сүүлийн жилүүдэд би нийгэмлэг төдийгүй шүтлгээсээ хүртэл хүндэрч гисэн байсан. Өөрийгөө энд ирэх эрхтэй эсэх талаар энэ бүхэн надад таалагдах хэсэг хүртэл эргэлзэж байсан. Баярлах, тэнэгэлзэх, мэдрэмж холдож, ер нь л бүх зүйлд итгэлгүй байсан. Гэвч ямар нэгэн зүйл надад гэр бүлийнхэнтэйгээ хамт ирэхин зүйтэй хэмээн хэлж, бөө мэд санагдсан бөгөөд бүх зүйлээ хоош нь тавьж надад олгосон боломжийг хүртэхээр шийдсэн юм. Энэ явдал нь би яагаад бахаа болохоор шийдсэн. Шүтлгийн маань талаар илүү сайн ойлголттой болоход нь тусалсан онцгой айдас ивэл байсан гэдгийг надад ухааруулсан. Энэхүү туршлагаар оюун санааны холбоосыг өөртөө бий болгосондоо би маш их баярлаж байна. Хэрвээ энэ дэрлэгөө гэртээ үлдсэн байсан бол энэ бүхнийг хизээж ойлгохгүй байсан баг. Хүмүүст Израиль руу явах гэж байгаа талаараа хэлэхээр тэд чи Израиль явахаас айхгүй байна уу? Тэнд чинь маш их зөрчилдөөн мөргөлдөөн гардаг шүү дээ гэж асууж байсан. Харин тэдэнд би ариун мөргөлчлөөр явж байгаа гэж хариулдаг. Надад хизээж санаа зовох юм уу эргэлзээ төрдөггүй. Энэ бол бидний үүрэг шүү дээ. Ариун газар байх хугацаанд альва айц төгшүүрийг өөртөө тээдэг. Мөргөлчд энэхүү аяллыг хийхийн тулд хэрхэн золиослол гаргаж байж мөнгө хоригдлуулсан тухай түүхүүдийг сонсоход үнэхээр сэтгэл хөдлөн байдаг. Энд ирэхийн тулд бид шөнийн 2 цагт босон ажилдаа явсан орой үдэш хүртэл ажилдаг байлаа. Би урд нь хизээж их нутгаасаа гарч үзээгүй юм. Харин мөргөлчлөл хиймэх эрхэм зорилгоор их орныхоо хөлийн дэсийг анхудаага давсан. Энэ бүхэн яг л үлгэрийн зүйд мэт мөрөөдөл шиг байсан. Бахаулаа энэхүү зүйдийг нь биелүүлж бодиттой болгож өгсөн. Олон мөргөлчд мөргөлчлөөр явах нь тэдний амьдрал тохиох цорын ганц боломж байдаг. Тийм учраас ариун газарт хүрэлцэн эрэхтэй өөрсдөө бэлтгэх нь маш чухал. Бахаан дэлхийн төвөөс мөргөлчлийн хөтөлбөр болон
Бусад хэрэгтэй мэдээллүүдээс гадна асран хамгаалагчийн бичсэн Бурхны хажуугаар өнгөрөхөө зэрэг номыг уншиж судлахыг, түүнчлэн хүмүүсийн ариун газруудын зарим түүхийг судлан тэнд өөрийн биеэр айлчлах үед тодорхой мэдлэгтэй болоход нь тус болох үүднээс доктор Рухигийн зохиосон Итгэл найдварын үе таалга гэх мэт номуудыг уншихыг санал болгодог. Мөргөлчлөөр ирэх бэлтгэлээ би юуны түрүүнд уншиж судалгаас эхэлсэн. Би бахаа шүтлгийн болон ариун газрын талаар уншиж эхэлсэн ба энэхүү мөргөлчлийн туршлагын аягнаас хүссэн хэмжээгээр хүртгэхийн тулд өөрөөсөө төдийгүй эргэн тойрны альва зүйлсээс ангиж ярахаар мөргөл бясалгал үлддэг байлаа. Гэрээсээ гарахын өмнө бахаавлагаас бидний зүрх сэтгэлийг ариусгаж, оюун санаанд дэх элдэн муу муухай зүйлээс ангиж ирсэн шинэ хүмүүн болохыг хүсэн залбирдаг байлаа. Миний хувьд Баабын буханд орсон сэтгэл нь хамгийн гайхамшигтай туршлага байв. Би өөрт нь хизээч юм ариун гигийн орчинд орж үзээгүй. Хайр, инх тайван, амар амгалангийн онцгой хүчтэй сэтгэгдэл маш гайхалтай мэдрэмжийг надад төрүүлсэн. Бид хоёр анх удаа баахчид очиод бахаавлагын буханд олон хүмүүстэй цугтаа орсолдоо. Тэнд олон хүмүүс нэг зэрэг мөргөл уншихад нэг тийм агуу оюунлаг холбоос бидний дээрээс бууж байгаа юм шиг санагдчихсэн. Бахаавлагын бунхны хаалгыг хараад би маань сандарч чичрэн байх зураа өөртөө хандан би үнэхээр энд байна гэж юу хэмээн асууж байлаа. Удалгүй өөрийгөө бахаавлаад улам ойртож байгаагаа мэдэрсэн юм. Миний оршихуй бол бахаавлаа болсон. Бунханд ороход надад өөр ертөнцид нэвтрэн орсон юм шиг тийм мэдрэмж төрж исэн. Эндээс сурмастын диваажинд энэ дэлхийгээс төхөж болох хамгийн ойрын цэгмийг төсөөлөгдөж. Надад бахаавлагын дэргэд зогсож байгаа юм шиг мэдрэмж төрж исэн. 150 гаруй жилийн дараа амьдарч байгаа өнөө цагийн бидний хувьд хайрт эзэнтэй ойртож болох хамгийн ойр газар бол түүнийхээ орш ахуй буюу бунханд нь орох явдал юм. Яаж хичээсэн нулимс өөрийн мэдлэгүүл мэлэмрээд байсан. Өөрийн гэр бүл болох 2 хүүхэд их нэртэйг энэ бүхнийг хуваалцах нь миний хувьд маш нандин дурсамж юм. Энэхүү мөргөчлөө манай гэр бүлд ямар буян шиг авч ирснийг тайлбарлаж чадахгүй. Энэ бол үг үсгээр илэрхийлшгүй тийм зүйл юм. Миний сэтгэл үнэхээр хөдөлжсэн. Тэгээ би өөрөө ирэхгүй уйлж орхисон л доо. Тэгээ миний урсж байгаа нулимс бүр бахаавла та миний дэргэд байна. Намааг битгий орхиож би үргэлж таны дэргэд баймаар байна гэж байгаа юм шиг санагдсан. Бахаавлагын бунхан руу орохдоо сэтгэл хөдлөлөө хянаж чадна гэж бодож байлаа. Гэвч үнэн эрэхтэй миний бодсон шиг тийм байгааг. Миний хувьд бахаавлаатай харилцаа ердийн байдаг л зүйл мэд үл төмсөрж явсан тул ариун бунханд байн очиж ойртож дотносох боломжийг гуйн залбирах хэрэгтэй мэт санагддаг. Яагаад гэвэл энэ бүхэн миний хамгийн нандин хүслийн нэг байсан. Одоо би бахаавлаатай илүү бат бөх харилцаатай. Үнэхийн тулд миний зүгээс маш их зүтгэл гарах шаардлага тулгарсан. Тиймээс би энэхүү мөргөчлөөс маш их үр өгөөж өртсөн. Би бахаавлаатай улам бүрл шууд харилцаж байгаа юм шиг санагдчихсэн. Би түүнийг дуудаад миний замыг зааж туслахыг гуйж байсан. Надад л анх удаа бахаавлаатай ярьж байгаа юм шиг сэтгэл төрж исэн. Тэгээ энэ миний хувьд их чухал байсан л да. Яг үл мөргөл үлдэх гэдэг бол миний хувьд өмнө их хэцүү. Үүнийг яаж ойлгох, яаж үлдэхийг сурна гэдэг нь амьдралынхаа одоо туршид суралцах тийм зүйл байсан л да.
Ариун бунхнууд маш хүчтэй нөлөөтэй учраас би гол төлөвтийн удаан хугацаагаар баймаар болдог байсан. Үдслэн цэцэрлэгт миний сүнс амарч буй үед болж цэцэрлэгээр алхах үед оюун санаа маань уужран тайвширч амар амгалан болж энд мэдэрч буй мэдрэмж нь Бурхны оюун санааны нөлөөлөл байсан нь надад үнэхээр нөлөөлсөн. Ариун газар дах үзэгдэлэн цэцэрлэгүүдэд оюун санааг тайлбарлуулж хүч амар амгалан оршиж байгааг улам ихээр анхаарч эхлэх үед бүхий л мэдрэхүй нэг л зүйлийг хүснэ. Энд байгаа явдлаа онцгой ад завшаан гэж үзэж байна. Мөргөлжлийн үеэр ариун бунхнуудад зочлохоос гадна Бахаулагийн амьдарч алхаж байсан тэрэл газраар аялан айдтад гоо үзэсгэлэнгийн амьдралын утга учирыг тунгаан бодох боломж мөн гардаг билээ. Акотор алхаж байхдаа би Бахаула Абдул Вахагийн талаар бодож байсан. Яг л тэдний гიშгсэн мөрийг дагаж яваад тэд нар энэ хотоор алхаж байгаагаар төсөөлж байсан. Тэр үед энэ хот ямар харагдаж байсан талаар тэр чигээр нургуулan бодож байлаа. Энэхүү хотын талаар маш их зүйл бичигдсэн байдаг шүү дээ. Тэр түүхэн газрын мөн чанарыг нь мэдэрч, урд нь уншиж, сонсож байсан цаг үеэр алхаж, Бахаулагийн амьдарч, мөн зовж байсан энэ газарт гიშгэнэ гэдг нь мэдлэг олох дуршлаг гэхээсээ илүү оюун санааны дуршлагыг олж авахд хүргэж байгаа юм аа. Ако хотыг бүхэлд нь хамгаас агуу шорон гэж нэрлэж байгаа юм. Бахаула энэ шоронгийн өрөөнд 2 жил 2 сар 5 өдрийг өнгөрөөсөн байдаг. Би маш ихээр баламгдаж үгээр хэлхийн аргагүй мэдрэмж төрсөн. Мөн зүрх сэтгэл, оюун санаа, өөрийн гэсэн бүхнээ Бахаулад өргөхийг хүсч тэрхүү шоронгийн өрөөний тоосыг хүртэл үнсхийг хүсч байсан. Бахаула ба бахаачууд хэрхэн зовж хандж байсан мөн тэрхүү хэцүү цаг үеийг хэрхэн даван туулсан тухай түүхүүд хүмүүст яаж сорил бэрхшээлийг туулж гарч байсан, гарсаарч байгааг ойлгуулсан. Гэртээ буцаж очиод би ч бас өөр тохиолдсон асуудлуудыг давж чадна гэдгээ мэдэж авсан юм аа. Мөргөлчид ариун газарт байх хугацаанд Бахаулагийн амьдарч байсан тэдгээр газруудад өөрийн биеэр ирж Бахаула болон ариун гэр бүлийн түүхийг сонсох боломжтой болсноор тэдний амьдрал тухайн үед ямар байсныг илүү гүнзгийгээр ухаарч мэлмийн мөн нээгддэг нь олонтой байдаг. Масрагийн хашид тавтаа морилно. Энэ газар бол Бахаула Акод ирснээсээ хойш анх удаа цэцэг ногоо харах, амьдрах боломж олдсон тэрхүү газар. Тэрээр энд 2 жил амьдарсан. Нэг өдөр Бахаула надад Масрагийн харш үнэхээр таалагдсан. Яагаад гэхээр би Бахаула гөрөөнийхөө цонхоор зөвхөн газар дундын тэнгисийн хөвөөг харж зүлэг ногоо харалгүй он жилүүдийг өнгөрөөсөн тухай түүхийг үргэлж санан дурсдаг байсан бөгөөд түүнийг энэхүү үзэсгэлэн цэцэрлэгт ирээд зүр сэтгэл нь хэрхэн хөөрч баясаж байсныг ойлгох шиг болсон юм. Тэрээр шорон сүрлэг орд болгон өөрчилсөн.
Тиймээс тэрээр Ака дахь шоронгоос сүрлэг харшид ирэн амьдарч байсан ч энэ бүх хугацаанд цөлөгдсөн хоригдол хിവэрэ байсан гэдгийг бид үргэлж санаж дурсаж байх ёстой. Би багчид байдаг Бахаулагийн өргөнд очиж түүнийг амьд байхдаа орох дуртай байсан өрөөнд нь орсон юм. Бахаулагийн амьдралынхаа сүүлийн 13 жилийг өнгөрөөсөн тэрхүү өрөөнд байна гэдэг үнэхээр гайхамшигтай. Би түүний амьдарч байсан газар, түүнийг Абхан орн руу халин одсон тэр газарт очихыг үргэлж хүсдэг байсан. Тиймээс энд байна гэдэг үнэхээр гайхамшигтай. Мөргөлчлөл хийх бас нэг айдас болвол олон улсын архивын барилгад зочлох юм. Бахан шүтлгийн асран тэтгэгч Шог Эфенди шүтлгийн төвүүдэд хамаарах шүтэн эд зүйлсийг хадгалах газрыг байгуулсан ба мөн эдгээрийг мөргөлчдөд үзүүлэхээр бэлдэж тавьсан байдаг. Үүнд Бааб Бахаулагийн өөрийн гараар туурвсан сургаал бичмлүүд багтаж байдаг. Энэхүү эд зүйлс шүтлгийн төвүүд мөн бусад түүхт хүмүүсийн эд зүйлс ч мөн багтсан байдаг. Жишээ нь Мулла Хусейн. Архивд дэлгэн үзүүлж буй олон түүхт нандин зүйлсийг үзэх нь гайхалтай боловч хамгийн үнэтэй дурсамж нь Бахаулагийн болон Баабын хүрэг зургийг үзэх явдал юм. Энэ нь бол зөвхөн мөргөлчлийн үед олдох ховор боломж ба хүмүүсийг маш ихээр баясгаж сэтгэлийг нь хөдлөгдөг явдал билээ. Бидний хувьд Бахаулагийн тухай 35 жил сонсож ирсэн л дээ. Харин энд ирээд түүний хөргийг харах, түүний эрч хүчийг мэдрэх нь үнэхээр догдломоор байсан. Би өөр бусад бахаачуудтай уулзахдаа үнэхээр баяртай байлаа. Учир нь зөвхөн Европт ганцхан бахаачууд байдаг биш шүү дээ. Би амьдралдаа дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн ийм олон бахаачуудыг харж байгаагүй болохоор тэдэнтэй танилцахдаа би маш баяртай байсан. Мөргөлчин байх нь үнэхээр агуу. Мөргөлсөл эхлэх үед чи ганцаар байгаа юм шиг. Тэгээд эргэн тойрноо харахад нэг ч таних хүн байхгүй. Гэхдээ эдэн цагийн дараа өмнөд Каролинагаас, Жамайкагаас эсвэл Австралиас ирсэн анд найз нартайгаа ярилцаж хүмүүстэй маш амархан анд найз болцоогоод нэг ширээнд хамтдаа сууж байсан нь үнэхээр гайхалтай санагдчихсан шүү. Анх удаа би ийм олон бахаачууд дэлхийн онцөг болон бүрээс суугсан байхыг харсан. Тэд бүгд л бие биенээ олон жилийн турш таньдаг юм шиг харагдаж байсан. Хүмүүс алаав баха хэмээн чангаар халуунаар мэдлэн дэврэлдэж. Би эхлээд энэ хүмүүс бие биенийгээ таньдаг юм байна. Ганцхан би л хэнийг ч таньдгүй юм байна гэж бодож байлаа. Гэтэл тэр хүмүүстэй уулзаж танилцсны дараа энэхүү бодол минь өөрчлөгдөж хүн бүр бахаачуудын талаар ийм сэтгэлтэй байдаг гэдгийг ойлгож авсан. Энэ үнэхээр сайхан мэдрэмж шүү. Бусад мөргөлчид өөрийн улс орондоо шүтлгийг хэрхэн түгээж байгаа туршлагаа сонсох үед тэдэнд тулгуурсан соригт бэрхшээлүүд биднийхтэй зарим талаар ижлэхэн байсан. Бусад мөргөлчдийн бурхны үдгийг түгээх үйл хэрэгт шийдэмгий урам зоригоор дүүрэн байхыг олж харах нь чамд энэхүү 90 цагийн шүтлгийг түгээх шин эрч хүч урам найдварыг харилдаг. Энэ бол бүхий л хүн төрөлхтний гэвлэлтэн нэгдхийг уриалсан дуудлага бөгөөд хүн төрөлхтний бүхий л анги давхар хэсгүүдийн төлөөллүүд мөргөжлөөр ирэхийг хараад та энэхүү нэгтгэж хүчийг ойлгоно. Мөргөлчлийн бас нэг сонирхолтой зүйл нь хүн бүрт өөр өөрийн төсөөлөл байдаг. Чи ингэх хэрэгтэй, тэгэх хэрэгтэй, ийм зүйлийг мэдрэх ёстой гэх мэтчлэн. Миний хувьд сүүлийн 3 жил инхүү төсөөлж байсан маань үнэн хэрэгтээ бас л өөр байсан. Миний бодлоор хүн бүрийн мэдрэмж Бахаулагтай холбогдсон холбоо мөргөлчлийн үеэр хүртэж буй айдас ивэл тус бүрт өөр байдаг баха. За миний хувьд мөргөлжлөөр ирэх нь оюун санааны хувьд өөрийгөө таних, бахаа үний хувьд би хэн юм, хаашаа явж байгаа юм, бахаа үнийхээ хувьд ямар үүрэг хариуцлага хүлээж байгаа юм. Энэ бүхнийгээ илүү сайн ойлгоход тус болсон л доо. Түүнчлэн өөрийн нийгмийн амьдрал болон бахаан амьдралаас тус тусад нь салгахгүй холбоотой байлгах хэрэгтэй гэдгийг илүү ухаарч бахаа байх гэдэг нь миний амьдралын утга учир гэдгийг ойлгож авсан. Энэ аялал би ганцаараа биш гэр бүлийнхэнтэйгээ явж байгаа. Бид нэр мөргөлийн талаар юунд итгэж найддаг талаараа ярилцсан. Өмнө бид нэр ингэж ярилцдаггүй байсан л да.
Ингэж ярилцахдаа бид нэр тэр болгон яриад байдгүйсэн юмнуудаа гаргаж ирдэг. Мөргөлчлөл хийх нь оюун санаагаа сэргээж эргцүүлэл хийх цаг бөгөөд энэхүү өдрүүдэд өөрийгөө өдөр тутмынхаа асуудлаас чөлөөлөх юм. Энэ бол гүн гүнзгийгээр эргцүүлэн тунгаан бодох агуу том боломж юм. Би одоо 80 настай ба надад тийм ч их цаг хугацаа үлдээгүй. Тиймээс мөргөлчлөөр ирэх болсон явдал нь үнэнхүү бахаулаагаас надад өгсөн онцгой хувь шиг мэт санагдаж байна. Би шүтлгийн төвд мөн шударгасны ордонд илүү ойр болсон мэт санагдаж байгаа юм. Энд байх хугацаанд би өдөр тутмын амьдралдаа чухамд юунд илүү анхаарлаа хандуулах. Мөн өөрийн өнгөрсөн амьдралынхаа тухай нэлээд бодсон. Би өөрийгөө улам илүүтэйгээр дайчлах хэрэгтэй гэдгийг мэдэрч. Гэртээ хараад ч энэхүү мэдрэмжийг өөртөө байнга мэдэрч байх хэрэгтэйг ойлгосон. Шүтлэгтэй хэрхэн үйлчлэх талаар бодож үүнд хамаг энерги анхаарлаа хандуулах хэрэгтэй байтал харин би өөрийн алдаа дутагдал хангалуун бус амьдралыг бодож илүү анхаарлаа төвлөрүүлж байсан. Хэрвээ тэгэх юм бол би бурхны үйл хэрэгт яаж үйлчилж чадах вэ дээ. Тиймээс би өөрийнхөө бодлоос ангижирч өршөөлийг өөрийгөө уучлж тэр бүхий л зүйлсээ бахаулаад даатах нь зүйтэй. Ягаад тэгэхээр тэр надаас хамаагүй дээр харин би өөрийн зүгээс хэрхэн үйлчилж чадах талаар л бодох ёстой юм билээ. Энд ирсэн тэр цаг мөчөөс хойш би өөрийн амьдарч буй нийгэмлэгтээ хэрхэн хувь нэмрээ оруулах, оролцох, мөн аян дэлхийн шударгасны ордноос ирж буй удирдамжийг хэрхэн даган биелүүлэх талаар илүү гүн гүнзгий мэдлэгтэй болсон. Мөргөлчөөр ирэхээс өмнө би институтын үйл явцад идэвхтэй оролцож байсан. Тэр зүйлүүдтэй оюун санаа зүрх сэтгэлээрээ холбогдож өрөөсөж чаддаг байсан. Харин одоо би Бахауллаа, Абдул Баха нарын байсан газруудад ирчихсэн байна. Энэ нь оюун санаанд заавал нөлөөлөх ёстой. Надад ч нөлөөлсөн л дөө. Тиймээс би энэхүү мөргөлчлөөс олж авсан бүх эрч хүч, урам зориг өөртөө өрлөн өөрийн амьдрч буй нийгэмлэгтээ буцаж очиод өөрийн оролцож буй засаг захиргааны эмгэгч урамд өөрийн чадлаараа урам зоригоор дүүрэн оролцох болно. Би бахаа болоод 35 жил болж байна. Урд өмнө хизээч гаргаж байгаагүй хэдийн төлөвлөгөө гарган байж мөргөлчлөөр ирсэн. Олон хүмүүс надад чи яагаад ийм цаг үед Израиль явах гэж байгаа юм бэ? Чи зөвхөн номон дээр зургийг нь хараад номыг нь уншиж болно штэ гэж байсан. Мэдээж энэ бол харьцуулшгүй чухал зүйл юм. Миний хувьд энд байх нь үнэхээр итгэмээргүй ба хэрвээ би энд ирээгүй байсан бол хизээч ийм ойлголт ухамсарыг олж авахгүй байсан. Мэдээж энэ нь надад маш олон өөрчлөлтийг авчирсан юм. Мөргөлчлөлийн маань хугацаа дуусах төхөх тэр үед мэдээж надад уйтгартай санагдаж байна. Яагаад гэвэл энэхүү үзэсгэлэнтэй газрыг орхиж явмааргүй санагдаж, мөн бүхий л дэлхийдээ ойрхон болсон мэт санагдуулах бахан анд найз нараасаа салмааргүй байна. Тиймээс энэ нь гунигтай мөч юм. Гэхдээ энэ бүх мэдрэмжээ өөртөө дурсамж болгон үлдээн буцаж очиод эдгээр дурсамжуудаа ахин санан дурсаж явах болно. Хүмүүс энд эрэхтэй дутууга дүүрэхээр итгэл өөрлөн ирдэг. Тэгээд түүнийгээ дүүргэж аваад одоо түүнийгээ бусдаагаа хуваалцах цаг болжээ гэж мэдрэмж төрдөг юм байна. Тэгээд онгоцондоо сууж гэртээ хайрах тэрхүү хүч тэнхээ бий болж бусдад өгөх, бусдтай хуваалцах ямар нэгэн зүйлтэй болсон гэдгээ ойлгох болсон. Би урд өмнөхөөсөө ч илүүтэйгээр шүтлэгтэй үйлчлэх урам зоригийг олж авсан. Энэ байх хугацаанд би буцаж очиж шүтлэгтэй хэрхэн үйлчлэж болох талаар бэлтгэл хийсэн бөгөөд одоо би өөрийнхөө нийгэмлэгтээ бүхий л чадлаараа үйлчлэхэд бэлэн болсон. Мөргөлчлөл надад маш ихээр нөлөөлсөн. Би бушуухан нийгэмлэгтээ буцаж очиод энэ дээр сурсан зүйлс болон сонсон төгөөдөөс анднаас нартай хуваалцмаар санагдаж байна. Гэхдээ үүнээс илүүтэйгээр би үйлчлэхийг хамгийн ихээр онцгойлон хүсэж байна. Би улам илүүтэйгээр урам зориг авч улам илүүтэй асан дүрлэлцэж байна. Мөн миний мөрөн дээр ямар хүрэг хариуцлага байгааг мэдэж авсан бөгөөд одоо нэг ч хормыг үр дүнг өнгөрүүлэхийг хүсэхгүй байна. Энд байгаа хүмүүс бүгдээрээ дэлхийд даяар тарж шүтлгийн сургаалыг багшилгаад бүр их хүчин чармаалт гаргаж өөрсдөө зориулна гэж төсөөлөд үзлээ. Энд мөргөлчлөөр ирснээр миний шүтлэг бүхнийг чадагч бурхны мөтөрт байгаа гэдгийг баталгаажуулж байгаа юм. Хүмүүр бахаа гэдгээрээ үнэхээр бахархан сэтгэл зүрхнээсээ хорогдсоор буцацгаах болно.